1939 оны халахын голын дайны тухай өнөөдөр дурсаж ярих ийм баттай хэлэх хүний тоо улам цөөрсөөр. Ер нь халахын голын дайны энэ түүхийг бүрэн бүтнээр нь гаргаж ирэх бас нэлээд явдалтай ийм үйл явдал шиг санагддаг юм. 1939 оны халахын голын дайн эхлэх тэр жил 18 хүү цэргийн албанд мордсон гэвэл өнөөдөр амьд зэрүүн байх юм бол 93 та өвөө байх. Өнөөдөр 93 та өвөөгийн ингэр дээр халахын гол 1939 гэсэн халах голын медаль лавта ягалзаж байгаа. Тэрнээс хойш улсын баатар болсон олон хүмүүс бай. Бас баатар бололгүй эх орноо тусгаар тогтнолоо газар шороогоон харийн төрөмгийлэгчдээс хамгаалж алтан амиан өргөсөн. Тэр халах голын хөрсөнд алтан амиан өргөсөн олон баатарлаг эрс бий. Чухмал Ардын уран зохиолч Шарвин Сүрэнживийн хэлснээр халах голын хөвөнөөс олон баатар төрж халах голын хөрсөнд олон баатар нойрсжээ. Бид тэр нойрсон олон баатруудын нэг өнөөдрийн Өвөрхангай аймгийн Уян усмын Харьяат Сэддийн даргагийн лавга гэж байжээ. Бид энэ баатарлагын тухай түүхэн баримтат нэвтрүүлэг хийхийг зорьсон боловч өнөөдөр цаг хугацааны уртад алслагдсаар байгаад сургийн сургаар л явж энэ нэвтрүүлгийг бүтээж байгаа юм. Тэгэд бид нэвтрүүлгээ сургийн сургаар гэж нэрлэсэн. Мянгасан 30-40 оны зааг тухайн бүгд найрамд Монгол ард улсын зүүн хязгаарнуудтай гэдэг бол геополитикийн хувьд их өвөрмөц орчин бүрдсэн байсан. Яг гэвэл Оросын коммунизмын зүүн хязгаар, Японы милитаризмын баруун хязгаар нь бүгд найрамд Монгол ард улсын зүүн хязгаарт хэлэлж байж. 1931 онд Япон Манжго гэдэг улс байгуулж энэ улсаар дамжуулж Монголыг эзлэх цаашдаа Азийг бүхэлд нь эзлэх милитарист бодлогоо явуулж эхэлсэн. За энэ хүрээнд Монголын зүүн хил рүү удаа дараалан өдөөн хатгалга хийж байсан байдаг. За Оросууд мэдээж хэрэг коммунизмыг хамгаалахын тулд Японы милитаризмтэй тулдахаас өөр замгүй болсон. Тэр тулдааны газар нь бүгд найрамдах Монгол ард улсын зүүн хязгаар нутаг. Халах гол, бурхантай хүндий, буяр нуур, үржил шимт баян тансаг энэ газар нутгаан харийн дайснаас хамгаалan бидний өвөг дээдс амин сан зориулж үеийн үед тэмцэж байсныг төггөрч илнэ. Зүүн дэртэгээс Монголын хил Номон хаан үр догоогоор байсан. Түүнээс баруун тийш 20 км-т халахын гол оршдог. Гэтэл 50 жилийн дэртэ Япон манжийн цэргийнхэн манай улсын хилийг Номон хаанаар биш халахын голоор гэж эх орны маань газар нутг руу өнгөлзөн зарлаагүй дан хэлсэн. Угцаа өнгөрөх тусам хүүхэд залуус номхон далайн Япон улс Аз твийн төвд өршдөг Монголтой байлцсан гэхэд эргэлзэж магадгүй. 1926 оны 2 дугаар сарын 25, 24 настай Хирохито эзэн ханаар өргөмжлөгдөж Япончуудын хувьд Шова буюу найрамдан зохицуулах нэрэн эхэллээ. Шинэ эзэн хааны гадаад бодлогын чиглэлийг Японы ерөнхий сайд Танака боловсруулан
1927 оны 7 дугаар сарын 25-нд эзэн хаанда өргөн барьжээ. Танака тэр өргөх бичгийн 1-р бүлэгт Япон улс Манжурва Монголын талаар явуулах бодлогыг тодорхойлсон юм. Дэлхийг эзлэхийн тулд бид эхлээд хятадыг эзлэх хэрэгтэй. Хятадын баялагийг эзэмшсэний дараа бид энэтхэг далайн орнууд Багаз, Төв Аз, Тэрч байтугай Европыг эзэлнэ. Гэхдээ хамгийн гол нь Манжуур Монголыг эзлэх явдал бидний энэ тэргүүн зорилт мөн. Манайд үндэсний хөгжлийн эрх ашигаас шалтгаалan бид Монголын талд Оростой дахин элд зөрүүлэх хэрэг гарна гэж дэврэгэн сэтгэлээсээ маш дэндүү давлуун сонирхолтой хөтлөгдөн тунхаглажээ. Энэ төлөвлөгөөг эзэн хаан таалсан учраас Японы цэргийн яам түүнийг хэрэгжүүлэх замд гарсан юм. 39 оны 1-р сар гэхэд одоо энэ Хянганы нурууны араас ихтэй хайлаастын гол гэж Илсэн манхан дундуур урсаж халахын голын зүүн талаас нь зутгадаг их устай сайхан гол бий. Тэр голын хоёр талаар одоо мянга дайл. За бүр наашаан Буур нуур руу цөмөрч орж ирж Буур нуурын сав газараар бол 300-аад бар гайлыг хүчээр нүүлгэж Монголын нутаг руу оруулж ирсэн байгаа юм. 1938 оны 11-р сараас ахгүйнад манай Нэмүргийн голоос хайлаасгын хоорондоор мянгаад өрхөд нүүж хэл тавж орж ирсэн байсан юм а. Энэ үнийг Манжигоогийн нутаг, бараг Монголын хизээний заяаны нутаг гэж маргадаг явдалч байлаа. Энэ айлуудыг дээд утсны шийдвэрээр буцаад нүүлгэж юм. Бидний 39 оны 1-р сарын 15-аар ирэхэд тэр айлууд нүүж үйцээгүй зарим нь манай хилийн нутаг байлаа. Бид тэнийг нүүлэх гэж манай санааны дарга очир цагааны дамдгаа гиндингийн яндын жамц мөн шарав нарын зэрэг хүмүүсүүд биднэр явж тэр айлуудыг нүүлэх тухай хөөдөг байлаа. Энэ цаг мөчөөс эхэлж Япончууд удаа дараа том жижиг одоо хөлийн маргаан бодлын үүсгэж өдөөн хатгасаар байгаад 1939 оны 5 сарын 28-ны өглөө гинт давталж халах голын дайныг эхлүүлсэн төвхтэй. Халахын голын байлдааны эхний өдрөөс эхлэн Японы онгоц нар ургахаас жаргах хүртэл манай ангиудыг жижүүрлэн бөмбөгдөж байлаа. Тулаанд оролцож ам өргөдсөн Даргагийн лавгавал тэр дайны баатар байсан гэж ингэж боддог юм. (1979) онд халах голын ялалтын 40 жилээр байгаагаар тохой Монголын радиогийн сурвалжлагч яруу найрагч Гомбож Бэмийн Давё халагдаагүй цэрэг гэж радио найруулал хийсэн байдаг. Энэ найруулал бол өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн радиогийн алтан сан хөмрөгт нь хадгалагдж байдаг. Одоо тэр найрууллын хэсгээс тавханд сонсгоё. Мөнх дурсагдах баатарлаг үйлс. Таны захидлын мөрөөр. Таны захидлын мөрөөр. Төвөмгийн Эрдэнэ самт сумын харьяат даваагийн цэр намжлын захидлын мөрөөр. Эрен сурвалжилж бэлтгэсэн энэ нэвтрүүлэгт халах голын тулалдааны эрэлхэг дайчин Халхаваагсны зориг баатарлаг эх оронжүүлсийн тухай үүлнэ. Олны өмнө өөрийнхөө хийж чадна гэж тооцдог үйлийг гэрчгүй цагт үйлдвэл эр зэргийн дээд тэр болно. Францын нэрт зохиолч Франсуа де ла Рошфуфкогийн хэлсэн үгээр энэ нэвтрүүлгийн эхлэе. Халагдаагүй цэрэг. Радио
радио зохиомж. Би чимдан хүлэг нутагтаан гүйдгийн адил хүний хүү өссөн төрсөн нутагта тэнцсэн хүрдгийн адил яарсаар ирлээ. Би энэ нутгийн хүн биш. Миний ураг элхэн эндүгэ. Гэвч халахын гол миний сэтгэлд нэг үерлэн нэг татарч их орнон хамгаалсан тэр хөвгүүдийн эрэлхэг үйлс, эрд зориг хайрлал бахархлын хэсэг болж биелсэн юм. Тийм болохоор би халах голын хүн гэж өөрийг нь тооцдгийг нэгэн. Өнгөрсөн дайны шарх сөрөгтэй их орны миний газар шороо зөвхөн түүхээс л миний мэдих баатарлаг хүмүүс юм бүлээн цусны тусал энэ нутгийн төлөө эрсдэсэн амьнас эмцэг уйхан сэтгэлд минь гүн нэвтэрч намайг халахын голд хайртай болгосон юм. Бидний өмнөөс эрсдэсэн олон баатар энэ газар шорооны доор мөнх нойрсон бэ. Энэ агаараар тэд амьсгалж энэ газар дээр гიშгэж энэ халахын голын уснаас ундалж байсан. Та нар минь энэ газар шороо ус агаартан шингэн уссан. Даргагийн лавга гэж ямар хүн байсан бэ гэж. Өндөр нам, царай зүс, хэлбэр загвар. Царай зүсний хувьд бол одоо энэ манай ээж төрсөн их чинь энэ байж энэ хамгийн баруун гартлаас энэ сууж байгаа. Даргийн мөнгөтний юм гээд. Би энэ даргагийн лавга гэж хүний зээдүүд байна. Төрсөн их чэсн гарсан хүүхэд нэ. Тэгээ манай ээжтэй ер нь бүгдээр их төстэй. Бүгд нэг юм унжуу амартай сайхан шаруулсууд байсан. Улаан гацартай нэг зэмэлцүүд байдаг байсан. Нэгээс манай ээж өдөр хамгийн бага дүүтэйгээ л адилхан хөөхд байсан даа л надад их ярьдаг байсан да. Тэгээ гонцгой урт амартай тэгэл манай тэр ах нар чинь өөрснөө яхан сэтгэлдээ таагүй юм уу нэг тийм өрөө зөрөө яриа гарсан хүнтэй сэргэлцээ байхгүй тэгээ амрахаа зүрээ хараад доошоо хараад сууцгаачдаг тийм усуд байсан. Сайхан том шаруулсууд. Манай ээж тэр хамгийн бага дүү нь бол их биерхүү сайхан өндөр шархун байсан. Одоо саяхан үед болсон дөө. Яруу найрагч сэтгүүлч Миндэ Оёгийн хийсэн найр бол өөрийнх нь ярьсан дурсамжин дотроос бас хөөрхөн гарын урд үйтэй байсан юм уу гэх мэтлэнгийн бас нэг тийм асуудлууд тулж байна л да. Тэгэхээр энэ тухай одоо аав ээжээсээ, ах дүүсээсээ, өвгдөөдсээсээ сонссон мэдсэн зүйл юу байна уу? Үлдсэн юм юу байна уу гэж даргагийн лавгагийн зээдүүгийн том хүү өөрөөр хэлбэл зээнцэр дүү болох нийслэлийн засаг даргын тамгын газрын хяналт мэдээлэл шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн мишиг доржинд бас очиж энэ тухай сурвалжилж судалсан юм. Би энэ даргагийн лавга гэдэг хүний тухай бол 35 жилийн өмнөөс нэлээд тодорхой одоо зорилготойгоор хэмээн тийм ээ сонирхож эхэлсэн л дээ. Энэ болохоор 1939 онд болсон тэр халахлын дайны 40 жилийн ой болж 79 онд. Тэгээд тэр 40 жилийн ой хүрээнд нөгөө нэр нь тодорхойгүй байгаа баатарлаг авиатнуудыг тодруулах тийм их аян зохион байгуулагдаж радиогоор одоо нэвтрүүлгүүд энэ хүний тухай нэвтрүүлэг мөндөө яваа тэр халагдаагүй цэрэг зүрх тайтгараагүй энэ гэл найрууллууд тэр явж ийсэн. Тэгээ би өөрөө болохоор тэр даргагийн лавгагийн төрсөн игчийнх нь хүүхдийн хүүхд. Тэгээ энэ одоо даргагийн лавгагийн төрсөн игч нь тэгээ даргагийн мөнхний ам гэдэг. Тэгээ даргаа гэдэг тэр айл маань 7 хүү, нэг охинтой айл байсны. Ганц охин. За. Энээс нь энэ мөнхний мас нь гарсан энэ миний ээж даргагийн цэдэн содном гэдэг. Тий.
Тэгээд Даргагийн ингэлтэр чинь гал дээр гарсан тий гал дээр гарсан. өвгөөрөө овгуулсан гэсэн үг шүү дээ. Тий. Энэ манай ээж 34 онд төрсөн. За. Тэгээ 34 оны нэг 3-4 сарын үед хавар ногоон орл гэж ярьж байгаа юм чинь 3-4 сарын үед байсан байх гэдэг юм да. Өвлийн сүүл хавар ихэнх сараар л өрсөн юм тийм юм ч юм дэггүй. Тэгээд тэр Даргагийн Лавга гэдэг хүн тэр жил цэрэгт явсан гэж байгаа. Тэгээд энэ игчээсээ гарсан одоо энэ зээдүүн байна шүү дээ тийм. Зээдүүгийн ээж нь одоо айлын ихнэр болоод ингээд явахаар нь битгий өгч уулаарай. Авч гэртээ өсгөн шүү гэж аавдаа ах нартаа тэгж хэлээд явсан гэж байгаа. Зөв. Тий. Тэгээ би одоо энэ дүүгээс нэг гарсан. Магадгүй охин дүүгийн мөрөөсөл болсон. Тэгээд эгчээсээ гарсан охин за ер нь яг тэгж өөрийнхөө төрсөн дүү шиг хайрлаж явах нь шүү дээ. Тэгэл үүтэй өрөвдмөр тийм дурсамжууд энэ хөчүүл маань ярьдаг байсан. Тэгээд энд надад одоо энэ хүний хийсэн зүйлээс энэ байна да. За. Одоо биднүүд дээрс нь болохоор ийм нэг нүүр ирж байгаа. Энэ хайрцаг байсан юм. Энийг ингээд задлаад ягаад тийм. Тэгээ одоо энэ та нартлын хардаа ингээд дөрвөлжлээд нэг хайрцаг нэг. Энэ ямар учиртай юу байсан гэхээр энэ тэр хайрцаг дотор янз бүрийн утаснууд хийчихэд. За. Тэгээ энийг нөхөө нэ. Энүүгээр ингэж гаргаж ирээд одоо тэр саа хошоо гэдэг ингээд хоёулын тийм саа нэгдэг. За. Тэгээ манай энэ ээжийн талын ер нь уран тийм удамтай шүү дээ. Тэгээд энэ одоо тэр хайрцагны нүүрэн дээр нь сийлсэн сийлбэр нь Лавга хийсэн сийлбэр. Тэгээ Даргагийн Лавга гэдэг нь цэрэгт явахын жил хийсэн. Ийм юм гинлээ. Дуусагаа хоёр. Дуусагаа зөрчихсэн энд ингээ хоёр шувуутай ингээ замагтай энэ бадам явахын цэцэг нар мандж байгаа. Тэгээд энэ байгалийн тийм нэг юутэй зохиомжтой юм сийлбэр байна лээ тий. Одоо ингээд энэ чинь удаж байгаа юм болохоор ингээд мөлийгүүд. Тэгэлгүй. Өөрөднөд ингээд нэг бурхан шиг ингээд агуу тийгээл ингээд тийм үгтэй нэг хадгалж шүү дээ. Халахын сайн ноён хаан аймгийн сайн ноёны хошуу гэж алдарт Амгалан жаргалангийн цагаан мөрөн болсон ангийн голдын нэгэн цогтгол шурамгийн голын их шурамгийн зохио битүүт за ингээд баруун тишээ таацын их гээд энэг сайхан уул ус сүрлэг сайхан хангайтай энэ нутагт эрт цагт Сэдэдийн Дарга гэдэг айл амьдран суудаг байжээ. Үлгэр ингэж эхэлж байгаа мэт боловч Сэдэдийн Даргагийн олноо өргөгдсөн богд хаант Монгол улсын ихэнх үед амьдарч байсан жирийн нэгэн малчин айл байсан байна. Сэдэдийн Даргагийн 7 хүү нэг охинтой байсан гэдэг. 7 хүүгийн нэг нь Даргагийн Лавга гэж. Олноо өргөгдсөний 4-р он буюу нийтийн он тооллын 1915 онд бидний ард харагдаж байгаа энэ Арслангийн ам гэдэг газарт мэндэлсэн юм гинэ. Лавга тэр үеийн хөгжлийн ёсоор мал хариулж аав ээждээ тусуулж өсөөд бичиг үсгийн дагууланд суралцаж тухайн үедээ бас номтой боловсралтай хүүгийн танд ордог болж төдөлгүй Өвөрхангай аймгийн Уян сумын Улаан гэрийн эрхлэгч гэдэг алба хашиж сумынхаа төвд суух болжээ. Тэгтэл 1934 онд Лавгаг цэрэгт татах зарлан дуудах иржээ. Тэгээд Лавга аав ээжийг нүүлгэж одоо миний энд харагдаж байгаа хэдэн айлын энэ ар нам гэдэг газарт цусланд болгож өгөөд ардын цэрэгт мордсон байдаг.
цэрэг гэрсийн улаан тас цэцгэн дундуур татааж явсан юм цээжин дотор хагцал орхиод цэнхэр улсыг даваад утсан юм. Олон эрчүүд дуугаан дуулаад онгон талыг туулаад явсан юм. Он гэртээ зайгаан орхиод одтой адил харваад утсан юм. (1939) халах голын байлдаанд ялалт байгуулсан цэрэг эрчүүд Алдаргаа Бяны хаан одонг Ингэртэн гялалзуулан нутаг орондоо ngэрцгээж баяр хөөр болж байлаа. Яг тэр үед Сэддийн даргаыг одоо миний зогсож байгаа Шоронгийн улаан зохионы баруун дэнж дээр зогсож байж энэ үед Өөрхөн аймгийн Уян сумын төлөөлөгч Даргагийн лавга 1939 оны 5 сарын 28-29-ны тулдаанд хэрэлхийгээр байлдаж байгаад амир өгдсөн тухай албан бичиг авчирч өгчээ. Энэ бичгийг хүлээж авсан аав ээж хоёр ууй гашуу болж тэгээд удалгүй тэр бичгийг хүүгийнхэн цэрэг говцтой зургийн хамт галдаа өргөчихсөн гэдэг юм. Одоо ямар миний хүү биеэрээ хүрээд ирэх биш дээ. Сэтгэл өмөрүүлэхийн нэмэр гэж хэлээд галдаа өргөсөн тухай одоо хүмүүс ярьдаг. Бас нэг сураг 1981 онд Дандарбаатар Өөрхөн аймгийн Уян суманд очиж очиод Танай суманд халахын голын байлдаанд оролцож явсан Ахмад Ажид би юу гэсэн чинь Пунцгийн очир цэнд гэж хүн бий гэж. Дандарбаатар Пунцгийн очир цэнд хоёр уулзаж байхан ярилцсан биз. Тэгээд Даргагийн лавгагийн тухай тодруулъя гэвэл чи хаттачаад надтай уулзараа би сайн мэд хоёр хүнтэй чамайг уулзуулж өгнө гэж. Тэгээд хойдон жилд буюу 1982 онд 17 дугаар Морьт хорооны Пулемет сумгийн жагсаалын дарга явсан Пунцгийн очир цэнд дугай Улаанбаатар хот орж Дандарбаатартайгаа дахиж уулзаж Дандарбаатар очир цэнд дугайд Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн нэрт хөгжмийн зохиолч Ахмад Дайчин гончгийн Бирваагыг зааж өгчээ. Бирваага Даргагийн лавгагийн тухай ингэж дурссан байдаг. Лавга тэрхэд одоо тэр баруун хойд хэсэг Монгол нийтэнд явж байсан бололтой байх нь Бирваага ярьснаар тийм байна. Нүглээ надад жилээр үүр цаараад гисван баян дай байлдан боллоо. Манайд сайшаач одоо бичгнээд бөөгчнээд байх юм. Тэгтэл манай наадыг дээр галах голоо наадыг дээр байсан зөвлөлийн анги усулаад зөвлөлийн ангийн их хуунууд одоо бас галж хэллээ. Тэгээд бид нэр фашиона явж үзэл надаас мөн явж байсан дээрээс холбоосон их сөхөг одоо тэр бидний дайнд одоо яг англиар тэцэгийн ацэрхэн бивэл зүгээр зэрэг хүн тэр яг дайны фронтод хоёул нэг дөрмайх байж байгаа танилцсан чинь надтай нутаг ойрхон
аюулаа мутга ярилцаад ингээд танилцал байж ирсэн. Тэгээ яг удаас мөчлөлдөө бид ямгүй улсуудаа яг одоо ингээд мария нөхөө авчихсан. Ингээд тавгаа маш харахлаа. Тэгээ шахтахтай зэрэг авчаа уу гэж хэлсэн. Тэгсэн чинь явгад тушаад юм байна одоо та нараа таймаа хамгаалт би одоо ингэж үлдэх гэж болохгүй гэдэг. Тэгээ яг бид чинь тэндээс нэг тэрэг мэрэг одоо одоо эмнэлгийн юу болж яа томатай ингэж авчивэ гэж. Тэгээд дивизэн штабхан байж байгаа газар руу буцаах гэсэн чинь ингэж хөтлөний хаан толгороо хайлсдаг гэсэн. Зангил ячуулахгүй божигнал тэгээд эргэл нөө сахтаа хүний авдаг болдог гэж ингэж гэсэн төлөвшөөд үеийн гаш хүрэж ирсэн байсан. Бэрвагва ингэж ярихдаа би Лавгаагийнхаа тухай нэг дуу хийсэн гэж. Тэгээд бид нар энэ дууны сургаар бас Монгол улсын урлагийн гавь яц зүтгэлтэн нэр төвжмэн зохиолч Хаян Хэрвагавтай уулзахаар зарж байгаа юм. Тавшаж байсан тасэг цэрэг явсан юмсан тасан бидний хүсэлж авсан анчэцутаг юмсан Энэ дууд халах голын байлдааны үйл явдалтай холбоотой тэнд оролцсон одоо хөгжимчин байлдагч Бэрвагийн одоо туулж өнгөрөөсөн амьдралаас сэтгүүлсэн дуу байгаа дуу юм байгаа юм. Үйл явдал 1939 оны үед болсон боловч Бэрвагч энийг бол сэтгэлдээ мөнгө хадгалж явсан. Бидэнд чих ярьдаг байсан тэр тухай. Тэгээд энэ үйл явдлыг дуунд мөнгөлөхөр шийдсэн юм билээ л дээ. Тэгээд шүлгээ ардын уран зохиолч Хөдөөний Баатар дэндийн пүрвд орж байгаа захиад үйл явдлыг ярьж өгөөд юу болсныг ярьж өгөөд тэгээд пүрвд орж байгаа сэтгэлд одоо үлдэхээр үнэхээр сайхан шүлэг биччихсэн, дууны шүлэг биччихсэн. Ингээ Бэрвагч дууга 1980-ад онд бичсэн юм билээ. Навч би тэрхэн газрын чэжин дора хамт тэвэрт цэл залуухан амэрабутэ сэргиясар тулсан ёмасан Зургдугаар дивизийн холбоо сумгийн их зохиогч Даргай Лавга гэж цэргийн ямар албад тушаалтай, ямар ажил мэргэжлийн хүн байсан бэ? Бэрвагын ярианд дурсамжинд гарч байгаа тэр хүнд төмөрхөлтэй дуран холдаас нь цаас энэ гэдэг одоо юу хийдэг хүнд хэрэглэгдэх хүн байсан юм бол энийг сургалж цэргийн мэргэжлийн хүнтэй уулзах хэрэгтэй болж байгаа юм. Энэ Лавга бол үнэхээр Монголын одоо Монгол ардын хувьсгал цэргийн дарга
Монгол эр хүн их орон газар широоныхоо төлөө ам бие харигу яаж тэмцэж тулдгийн одоо баатарлаг үйлсийг бүтээсэн. Монгол цэргийн дарга одоо өөрийнхөө захирагдсан цэргүүдээ яаж одоо хайрлж өөрөө одоо амиа золиослж байсныг илэрхийлсэн ийм баатарлаг үйлс бол яа харахгүй энэ сумгийн одоо номлогч их зохиогч Лавгагийн одоо баатарлаг гавьяа байсан билээ. Тэгэхээр зөв энэ Лавгатай одоо хамт тулдж явсан дайшид цэргийн дарга нарын одоо ярьж дурсснаар бол яг тухайн үед Лавга 6 дугаар март дивизийн холбооны сумгийн одоо их зохиогч нэртэй байгаа боловч жинхэнэ одоо байдал дээр бол 6 дугаар март дивизийн штабт одоо тэр газрын зургийн одоо офицерын албыг хашдаг байсан болов уу гэж одоо ойлгогдохоор одоо өөр гүйцэтгэжсэн байна. Энийг бол тухайн үед яг 39 оны 5 сарын 28-ны байлдаанд дивизийн штабт одоо байлдааны даргын одоо үргийг гүйцэтгэж байсан Понцгийн шагдар сумгаан одоо дурсамж за хамт одоо тэр тулдааны өдөр хамт үүрэг гүйцэтгэж болсон манай хавцалттай Ахмад Зүтгэлтэн нэртэй одоо хөгжмийн зохиолч Бэрвагаан одоо дуусаж ярьснаар бол энэ хүн одоо томоохон хэмжээний одоо хүнд дуран хавь үүрч явж ингээд одоо кайлк цаастай явж байгаад газар дээр нь одоо газар орны байрлалыг зурж схемыг гаргаж исэн гэдэг одоо тусламж байгаа. Энэ юу гэхээр нөгөө газар зүйн байрлалыг тогтоож бусаал хол хэмжигч зэрэг одоо бусад одоо багжуудыг авч яваад тэгээд координаторын тодорхойлж энэ байлдааны газар орны зурглалыг одоо хийж байсан байх ийм үндэслэлтэй байгаамаа. Бид энд 1939 оны 5 дугаар сарын 28-29-ны халах голын байлдааны зургийг харж байна. Газрын зураг дээр шатав за тэнд хориглосон барьсан ийм дүрснүүд бал харандагаар монголоор бичигдсэн гараараа зурсан ийм зураг байгаа юм. Тэр энэ үнийг би бас магадгүй энэ манай нэвтрүүлгийн баатар Даргагийн Лавгагийн үйлдэлсэн тэр нөгөө байлдааны зураг нь биш байгаа даа гэж бодогдож байх юм. Одоо би дахиад нэг дурсамжийг бас та бүхэнд дэлгэх гэж байгаа юм. Энэ бол 70 дугаар дивизийн сургалтын сумангийн жагсаалын дарга явсан Хөвсгөл аймгийн харьяат Ахмад Дайчин Нанжа гэж хүн байгаа. Тэр өдөр Японы олон машин зэрэг манай командын байр байсан газар руу хой талаас нь дайран эзэлж авсан. Командын байранд байсан бие бүрэлд хүн дайсныг эсэргүүцсэн байлдсан ч гэсэн хүчин мөксдөж дивизийн штаб бүслэгдээд тэгээд штабт байсан бүхэн дарга нар амьд үлдсэн зэргүүдэн хуваарлан авч тулалдсан болтой юм. Тэгэд Лавгагийн командад нэг сарлаа хэрэгтэй зэрэг оногдож илдэ. Тэгээд л цэргүүд нь зүрэгдээ өөрөө амьдаран маригдаж тамлуулж өгсөн байдаг. Бэрва тэгэхэд Лавгагийн морин жолоочнд байсан юм болов да. Лавга өөрийнхөө зурсан газрын зураг цүнхтэй бичиг баримтаан Бэрвад өгöd энүүнийг тайсан талдаж яасан ч болохгүй. Яаралтай зугтаж штабт хүргэж өгөх гэж тушаасан юм байна. Юуда явъя чүү. Би чамайг яв гэж тушааж байна. Хэрвээ тушаад бидүүч болов. Тэгээд тулалдаан дуусаж 2-3 хоногийн дараа хүүрийг олж авсан юм да.
ер нь хохирол хүчсэн шиг байгаа юм. Тэгээ дивизийн штабыг сургуулийн суман, холбоо суман гэж хоёр суман хамгаалж ирсэн юм л. Тэгээд л нэг гинтийн дайралтанд боломгдаад л ер нь удирдлага алдагдаад хийвгүй болчихсон. Тэгээ багуудын үед офицеруудаа нэг цуглуулж бүртгээд тэгээд нөгөө үлдсэн цэргүүдээ хуваарлж өгсөн гэж тэр намжаа ярьдаг гэж байгаа. Намжаа нь болохтган зэрэг яг тэр үе дээр тэр сургуулийн сумангийн салаан дарга байсан. Салаан дарга байсан юм шиг. Тэгээд нэг дарга нь эзгүй сумангийн дарга оруулж исэн гэж. Тэгээд ингээд цэргүүдээ хуваагаад ингэсэн чинь дарга нар нэлээ өргөдчихсэн. Зарим салаан даргагүй энэ төр болчихсон байсан гэдэг. Тэгээд тэр даргагийн лавга одоо нэг салаан эрдээ цэрэгтэл хоригт руу орсон юм шиг юм л тэр намжаагаа ярьсан байсан. Тэгэл хиний тэр Пилжээ гэдэг комиссар Пилжээ шүү дээ. Пилжээгаа тэр үнэн сонин дээр нэг бас нэг ярилцлага 79 оных байдаг үлээ тэр чинь 89 оных нь байдаг үлээ нэг өгсөн байдгийг. Тэгэхэд тэр дивизийн штабыг ухрахын өмнөхөн ахиад нэг бүртгэхэд их зохиогч дараагийн лавга гэдэг байхгүй байсан нэг 4-5 оны нэр дурдаад нарын хүмүүсийг байхгүй байлаа гэдэг. Дивизийн дараа шэрэг хүн хүртэл тэр нь байж байгаа байхгүй тэр нэрэн дотор. Тэгэд дурссан байт юм л. Тийм гайхтар юм болоод яж тэр их тамлуулсан тухай. Тэгээд хэн ярьсан бэ? Одоо мөндөд содном ярьсан юм. Мөндөд содном гоо ярьсан. Тэр содном ах нь ярьсан байдгийг. Бэрвагва бас ярьсан байдгийг. Ер нь бол яг тэр даргагийн лаг гэдэг хүний тухай мэддэг тэр Ахмад Айчд бол ер нь тэрийн л ярьдээ шүү. Мөндөд содном гэж Ахмад Айчин одоо даргагийн лавгагийн төрсөн нутгийн хүн нэг оны цэрэг тэр дайнаас халах голын дайнаас амьд мэд ирсэн. Тэгээд лавга амир үзсэн тухай бичиг нэгэнд ирсэн учраас аав ээж нь за төрсөн дүүн мөнх ням гэж хүн тэдний хүүхэд цэдийн содном гэд одоо лавгааг хүлээсэн хүссэн учрыг олох гэсэн олон одоо ах дүүс байж л дээ. Тэгээ нэг удаа цэдийн содном мөндөд содномыг гэртээ буухад нь ах минь та одоо яг үнэн мөнийг хэлж өгөөч ээ. Та яагаад ингэж хамт явжгаад өөрөө ирчгээд миний ахын тухай яг үнэн мөнөөр нь ярьж өгдөг юм. Яагаад ингэж ус балгачихсан юм шиг дүлий дөм манай ахнаас дөлж яваад байдаг юм бэ гэж асуусан байдаг. Шууд тулгаж асуусан байдаг. Тэгтэн содномгой ингэж хэлсэн байгаа юм. Хоёр өдөр үргэлжилсэн тулалдааны дараа нар дарих хоёрт улайдсан элсэн манхны бөөрөн дээрээс 10 хэд шархадсан ахын чин шарлыг тэврээд басч байхад эмтэрсэн элэг өнөө болтол бүтэн болоогүй юм шүү. Хүн үзэхэд нүдний зовлон, ярихад хэлний зовлон, сонсоход чихний зовлон гэж байдаг. Мөндөд содном гэдэг байгаа шүү дээ. Тэр мөндөд содном чинь бас ах トゥ байсан байгаа юм. Тэр хиний дарга гэдэг хүн байна шүү дээ. Тэр дарга гэдэг хүний төрсөн ах нь юм уу дүүн тэр содном эцэг байсан юм лээ. Ах トゥ хоёрын хүүхдүүд байсан тийм. Тэгээд тэр мөндөд содном гэжсэн тэр хүн нь бол нэг хайхтар тэгж дэлгэрэнгүй ярьдаггүй. Ер нь л ингээл нэг яриулах гар манай буурлын эжнүүд ингээл бас л хоргоодог юм байж л тийм. Тэгэхээр л тэгэл одоо үдсэн тэрүүгээр л ингээл яг тэрийг одоо яриад байгаа сэтгэл яадаг гэсэн үг ингээл тий сонсгож чихний зовлон гэдэг тэгэл ярихгүйгээр ингээд явчихдаг байсан гэж. Тэгээд нөгөө тэр бусд хүмүүсийн ярьснаар үзэхэр бол юусэн айхтар тамлагдсан байсан гэж. Ус мус хийж алдслаад л одоо гар хурууны үеинүүдийг ингээд нуглаад дутуу нуглаад ингээд үлдээчихсэн. Өрөөс нь нүд чихмхийн аваа хайчихсан. Бүр зассан байсан гэж ярьдаг юм л. Тэгээ нурууны зоогийн дагуулж мал уулж байгаа шиг ингэж ярьж байгаад өрөөс нь төлөө хавиргын тэг дундын хүртэл ингээд уулчихсан. Тэгэл энэ хөлийн хумснуудын фотогон зэрэг шатаасан. Тийм байсан гэж ер нь л их аимшигтай байсан. Тэгээ тэр дээр бас нэг юм хэлдэг шүү дээ. Тэр би ингээд хойно өмнө ороод авах юм.
Дандарбаатар тэр 81 онд уулзж ярьж явах та нөгөө нэг энэ шивээс гэдээсэн тийм. Шивээсээс гадна хувцсны хэсэг гэж ярьдаг байхгүй. Яг тэр өдөр одоо уг нь хээрийн хувцс, жагсаал хувцс гэж өөр байд юм биш үү зэрэг шин тийм. Жагсаал хувцстай 2 хувцсээр байсан гэж. Дивизийн штабд. Тэр нь улаан зэрэг яасан бэ гэсэн чинь тэр өдөр цол нэмсэн байсан юм а гэж. Нэг нь дивизийн дарга нь, нэг нь тэр лагва гэж хүн. Тий. Тэгээд дивизийн дарга тэр шайрыг бууж нь хушууч болж исэн юм шиг баг. Хушууч шайрыг бууж одоо битсэн байт юм лээ. Тэгээд тэр даргагийн лагван ямар цол авч ийсэ одоо тэрийн тэр үжид нь асууж яахгүй. Тэгээд тийм нэг биеинд нь тийм хувцсны тасархай жагсаал хувцсны тийм тасархайнууд сэг байсан. Тэгээд тэрүүгээр мөнгө тодорхойлсон гэдэг. Тэр тамлуулс жалуулсан тухайд нь бол хаимшигтай юм ярьдаг лээ дээ. Хэлэгцүү. Бид энэ нэвтрүүлгээрээ халахын голын байлдаанд амь өргөдсөн Ахмад Дайчин холбоо сумангийн их зохиогч албад тушаалтай Даргагийн лавгагийн тухай олдсон мэдээлэл болгоныг сургалж явсаар ямар нэгэн хэмжээний дүр зураг гаргаж авлаа. Ер нь ингээд Даргагийн лавга гэдэг хүн их орон ард түмнийхээ өмнө ямар гавьяа байгуулсан хүн юм бэ? Энийг бид нар одоо ямар төвшөнд авч үзэх юм бэ? Энэ талаар зөвхөн би Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч, судлаач, нацгийн даваадчтай уулзаж бас өөрийнх нь санал бодлыг та бүхэнд үзүүлж байгаа юм. Тэгэхээр Даргагийн лагва бол амьд үлдээгүйч гэсэн их гавьяа байгуулсан эрэлхийг Дайчин гэж өмнө гарсан материалууд болон шинэ гарч байгаа материалуудыг уншаад би тэгж боддог. Олон хүн энэ дайнд амиа алдсан, эрэлхээр тулалдсан. Тэр дундаас Даргагийн лагва гэдэг энэ хүн бол их онцгой тулалдсан, онцгой гавьяа байгуулсан хүн гэж миний хувьд боддог. Яагаад ингэж юм гэхээр нэгдүгээр тэр шатаавын их бичигч гэдэг бол бас зүгээр нэг материал бичиг баримт бүрдүүлээд байдаг шатаавын бичээчтэй адилхан байсан юм уу гэж. Энэ хүн одоо зураглал, байр зүйн зураглал энэ төр гаргасан анхны ч одоо тийм дайчин байх нөхцөлтэй санагддаг. Түүгээр өөрт хадгалж ирсэн тэр байр зүйн зургалыг бол дайсны гарт өгөөгүй. Шатаав хэзээгээр эдлэгдсэн байсан ч тэрийг өглөгүй. Шатаавын бүрээч хүүхдээр ард тийш нь шууд гаргасан байдаг. Тэр бүрээч хүүхэд бол мэдээж хамт хоцорсон. Тэр хүүхдээс чи одоо тэрийг гаргах хойш нь ард байгаа нөхдөд гаргаж өгөх хүн байгаагүй. Тийм учраас маш шамдуулж, яаруулж чи амьд үлдэх ёстой энийг аваач өг. Энэ бол одоо цэргийн байлдааны үеийн даалгавар мэтэр одоо ярьж тэр хүүхдийг шахсан. Энэ хүүхэд бол хожим алдартай хөгжмийн зохиолч болсон төрийн шагналт Бэрбага байсан. Бэрбага амьд хууд энэ талаар бол дурсан ярьсан материалууд байдаг юм билээ. Энэ бол нэг том гавьяа. Хоёрт бол тэр хүүхдийн амийг бас аварч гарч байгаа. Нэгдүгээр бас даалгавар биелүүлж нь хоёр тэр хүүхдийг бол хоёр хүн байсан ч нэг нь амьд үдэх ёстой гэдэг тийм байлдааны цагийн хатуу хуулиар хүүхдийг бол хойш нь гаргасан. Дараагийн нэг чухал материалуудаас үзэж харж байхад бол Япончууд Даргагийн лагваг бол маш их тамлаж алдсан. Зүгээр нэг хүнийг бол буудаа тэр дайны үед гэж тамлах нөхцөл байгаагүй. Гэтэл энэ хүн бол маш олон дайсныг бол нэг суудлал дээр бол устгасан байж таараад байна. Тэм учраас дайсан бол хорсгийн дээдээр хорссон. Тэр хүнийг хотго мэсээр сүлбэж шархтууснаас гадна халуун усаар зумлсан мэдээ гэдэг. Тэр мөндөл суднамгай материал дэнд бол байж байгаа. Ахмад Дайчдын дурдгалууд байдаг. Тэм учраас энэ бол дайсанд маш их хохирол хоромхон зурд ошруулсан эх орон ард түмнийхэн төлөө бол бүхнийг хийсэн.
10 хэдэн сумтай гаруутаа үлдсэн сэлэмтэй байсан. Тэгэхээр өөрөө нэлээд удам судрын түүхийг аваад хүмүүсүүдийн байр багцааг аваад үсгэд нэлээд өндөр жацтай хүн байсан байх гэхээр байдаг. Тэгэхээр тэрх жацтай сайхан одоо дайсантай бол ам хайргүй тулдаж сэлэм эзэмсийнхаа гайхамшигыг үзүүлж буугаар буутахын хаан одоо эд хавыг үзүүлээд ингээд эцсийн тусал цусан хөрнөн төлөө бол зориулсан юм дайчин гэж боддог. Нөгөө талаар тэр даан эхлэхээс өмнө лавгаа бол нэлээ итгэгдсэн тийм баг дарга байгаад сүүл дээр нь офицерч болсон хүн байх гэж боддог би. Одоо тэр нутгийнхаа нөхдүүдтэй уулзж ирэхтэй бол суудлын машинтай бихав машинтай ирж уулзж исэн байдаг. Тэгэхээр бол тэр үед машин унна гэдэг бол зүгээр нэг жирийн даргын дарга болгоны эдлээд ирэх биш байсан. Тэр бол нэгдүгээр дарга байж, хоёрдугаарт бол цэргийн онцгой объектээр ажилладаг. Учираас тусгай хангамжтай байсан байх баталгаа байдаг. Энэ бүхнээс үзэхэд бол даргагийн лаваа зүгээр нэг фронтоор явсан жагсаалын цэрэг зүгээр нэг одоо тангар гэсэн дайчин биш. Тэр дотор нь шалгарсан дайчин гэж байдаг бол энэ хүн байна. Амьд үлдээгүй боловч одоо алдар гавьяан мөн гिचгдсэн олон баатар гавьяатууд би дотор бол энэ хаваагаа бол онцгой л одоо байр эзлэх ёстой. Харин жаагаад одоо баатарцал нэхин шагнагдаагүй юм гэдэг нь гайхал төрүүлдэг. Тийм учраас энэ баатар бол үнэхээр л одоо фронтын тэргүүн шугамдаа байлдааны тэр хормхон цаг хугацаанд онцгой гавьяа байгуулсан, өмнө ч бас тодорхой гавьяа байгуулж дивиз хорондоо бол гайхацсан юм дайчин байсан гэх бүрэн үндсээ хай. Тийм учраас энэ бол Монгол улсын баатруудыг нэгээр нэмэх гавьяатай баатраа гэж би боддоо. Монгол улсын хөдөлмөрийн баатар Ардан уран зохиолч Дэндвийн пүрвэд орж халахын голын дайны тухай. Халах голын дайн зөвхөн халах голын дайн байсангүй. Хайртан бүхнээ өчтнөөс өмөрсөн хамаг ардын дайн байлаа гэж бичсэн байдаг. Үнэхээр халахын голын дайны үед амьдрал ямар байсан? Ялангуяа халахын голын дайны эхлэл болсон 1939 оны 5 сарын 28-29-ний өдрийн тулалдаан ямар аимшигтай байсныг энэ нэвтрүүлгээр ирж сурж сургийн сургаар явж гад өдий хөрөхөд даргагийн лавга гэдэг бол нэгдүгээрт их орон газар широо тусгаар тогтнолоо алтан амиран хамгаалсан баатар ир байжээ гэж, хоёрдугаарт шатавн дайсанд бүслэгдсэн байхад цэргийн нууц зураг хөрөг хамгийн маань бүрээчиг хүүгээрээ өгч явуулж өөрөө гард нь үлдэж дайсанд амьдараа олзлогдохоон хүртэл голоон тасартал тэмцэж явсан ийм баатар ир байж. Гуравдугаарт энэ судлаачийн үзэж байгаагаар одоо тэр үед байсан амьд байсан гэрчүүдийнх нь ярьж байгаагаар тэр хүний хийж байсан ажил бол зүгээр нэг тийм одоогийн даргын нарийн бичиг шиг биш. Нэлээд тийм цэргийн мэрэгжлийн хүн байсан юм уу? Зориуд боловсруулагдсан ийм хүн байсан болов гэж Оросоор сая ярьдаг байсан тэр гэдэг. Дандарбаатар одоо Оросод хамт сурч байсан юм биш байгаад аж гэх шиг ийм тийм таамаглал хүртэл гарч ирж байна. Тийм учраас энэ даргагийн лавга гэдэг хүний байгуулсан гавьяаг, баатарлаг үйлсийг мөнхжүүлэх, улам тодруулж, алдаршуулах хэрэгтэй юм да гэсэн бодол төрж байгаа юм. Бидэнд мартаж болохгүй үйл явдал, мартаж болохгүй нэр төр, мартаж болохгүй амь нас гэж байдаг шүү дээ.
Say